Эволюц буюу байгалийн түүхэн. Эволюц буюу байгалийн түүхэн хөгжлийн цаг хугацааг босгох, оролцогчид хүн төрлөختөн гариг ертөнцид ямар их нөлөө үзүүлдэг болохыг ойлгоно. Дэлхийн үүсэл түүхэн хөгжил гэсэн хичээл үзнэ. За тэгээд түүхэн хөгжлийг бол дэлхийн бол 4.5 миллиард жилийн өмнө, тэрбум жилийн өмнө манай дэлхий үүссэн байгаа. Тэгээд 4.5 тэрбум жилийг өнөөдрийн энэ танхимд багтааж харна. Ямар процесс, ямар үйл явдал энэ хооронд бий болсон бэ? Цаг хугацааны хувьд хизээ бий болсон бэ гэдгийг бид нар одоо дэлхийг бол алган дээрээ тавьж харнаа өнөөдөр. Дэлхий бол 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн байж байгаа. Тэгээд 4.5 тэрбум жилийг энэ 10 метр уяанд бид нар багтаасан. 10 метр уяа бол 4.5 тэрбум жилийг үзүүлэх юм байгаа. За энэ бол дэлхийн үүсэл. За энэ дотор ийм юм байгаа. Энэ картууд байгаа. Үйл явцын картууд гэдэг. За одоо бид нар энд амьдарч байгаа. Одоо өнөөдөр энд одоо гэсэн картыг энд тавьчих. За 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн гэдгийг тэр үзүүр дээр тавьчих. Жижиг тоосонцрууд нэгдээд нэг юм битүү тоосонцор байж байгаа. Тэгээ тэр маш их халуун температураас үүдэлтэй уур дээшээ гараад буцаж тэр нь ус болж бууж анх одоо ус бий болсон байж идэг. За тэгсэн чинь 3.8 тэрбум жилийн өмнө ууршсан ус манай дэлхийд хур бороо болон эргэж буусан гэж байна. 3.8 тэрбум жил. Тэнд бол 4.5 гэсэн байгаа шүү дээ. Ер нь бол нийт гэтэл одоогоос би энд зогсож байж ярих зүйтэй юм байна. Одоогоос 3.8 тэрбум жилийн өмнө ууршсан ус манай дэлхий дээр бууж далай тэнгис бий болсон юм байна. Тэгэхээр хаана байрлуулах вэ? Энэ дээр нэг пропорц хэрэгтэй. 4.8 тэрбум жил 10 метр уяа юм бол 3.8 тэрбум жил хэд дээр байх вэ гэдэг нэг тийм тооцоо хийнэ. За тэгвэл хэд дээр байх нь вэ? Одоо гэсэн үзүүрээс хэд дээр тавигдах нь вэ? 8. За 8.4. Эндээс 8.4 метрт байх юм бол тэндээс хэдэд байх вэ? За аль үзүүрийн тавиадах, дээд үзүүрийн юм уу, доод үзүүрийн? Аль нэг үзүүрийн тавьчих. За болж байна. За тэгэхээр одоо нэг ийм юм боддоо 1 метр уяан дээр хэдий цаг хугацаа оногдож байгааг нэг олоодохдоо 1 метр дээр 1 метрт одоо яг энийг хэмжих гэдэг нь л да 1 метрт хэдий цаг хугацаа оногдох гэж байна? Тэрбум жил. 4.5 тэрбум жил чинь 10 метр уяа юм бол 1 метрт хэдий цаг хугацаа оногдож байгаа? $450 сая жил байна уу? 450 сая жил мөн үү багшаа? Авчаа. 1 метрт 450 сая жил зөв гэж байна. За 450 сая жил 1 метр 450 сая жил оногдох нь шүү. За юу. За тэгвэл 3.5 тэрбум жилийн өмнө дэлхий дээр анхны амьдралын хэлбэр болох ганц эст биетүүд шинээр үүссэн. Далай тэнгист үүссэн байна. Тэгэхээр 3.5 тэрбум жил чинь одоо гэсэн үзүүрээс хэд хаана байх нь? 3.5. Түрүүнд 3.8 байсан шүү дээ. Одоо 3.5. 7.7. Тэгвэл тэндээс хэд байх вэ? Яг уу бид нар нэг эндээс хэмжихтэй хэцүүлэг гэж тэндээс явж байгаа байхгүй тий. Тэрнээс бол эндээсээ 55 байгаа шүү дээ. 2 метр 30 см дээр л байх юм шүү. 2.33 дээр л байх юм. 80 тэгтийн бичгээр 67 67 67 67
За. Сая ямар карт тавилаа? 1 тийм ээ. Далай тэнгис үүсээ тэр дотор амьдралын анхны хэлбэр болох 1 үүссэн байх нэ. За, одоо бид нар 3.5 миллиард гэдээ яваад байсан тийм ээ. Миллиард бол тэрбум монголоор. Тэрбум жил. За, тэгжсэн чи одоос бүр сая жил рүү орно. 500 сая жилийн өмнө олон эст үүсэж эхэлсэн гэж байна. Одоо гэсэн үзүүрээс тийм 500 сая жилийн өмнө. За түрүүнд бид нар нэг боцож 450 сая жил чинь 1 метрт байна гэсэн. Тэгвэл 500 сая жил чинь эндээс их ойрхон байх нэ дээ. Тийм байх нь тий. Тэгэхээр яг үнэ 1 метр 11 сантиметр дээр байна. Эндээс бодох нь одоо 1 метр 10 санж дээр. Энэ үзүүрээс. Хонгор энэ дараарай. За. За та нар одоо нэг юм анзаарч харах бах. Энэ урт хугацаанд нэг эст үүсчээд олон эст үүсэх гэж олон эст амтан бий болоод амтан юу ах вэ? Олон эст биетүүд амтан ч гэж тэрлээ. Олон эст биетүүд бий болсноос хойш энэ хооронд хэдчнээ цаг хугацаа зарсан ба та нар тэрнийг боддоо. Одоо энэ 500 сая жил. Тэгээд тэр нэг эст үүснэ. Хичнээн тэрбум жил байх нь. Бараг тэг нь харин 3 тэрбум жил. Юу ч болоогүй байгаа үз. Ингээл байгаад байсан. Гэтэ энэ болох процесс жил явагдаад ийм удаа хугацаанд явагдсан байна шүү дээ. За тэгвэл 400 сая жилийн өмнө анхны хагд ус мэт энгийн ургамлууд бий болсон гэж байна. Цэцэг ургамал үүсээгүй л байх нь. 400. За 88.8. Би энэ дээр бүгдийг нь бодцол доо ер нь энэ дээр бичсэн байж байгаа. Гэхдээ яг хэвээр энэ чинь хүүхдүүд өөрсдөө бодох хэрэгтэй. 88.8 наа чинь байж байгаа. За хагд ус маш энгийн ургамлууд үүссэн байх нь. За тэгээ явж идэл анхны ой үүсчээ. 375 сая жилийн өмнө анхны ой үүссэн байна. За тэгсэн чинь 375 сая тэр нь чи хэдэг жилээ 400 сая жил. Одоо 375. 83.3. Энийг чинь бүгднгийн бодох хэвээр самбар дээр ээлжилж нэг хүүхэд гарч ирээд бодоод байх хэвээр. Нөгөө математикийн хичээлдээ уялдуулна гэдэг чинь энэ байхгүй. 83. Тэ наа чинь бичээд байгаа. Эндээс харчих юм уу? Нааш эргүүлээ тавьчих юм уу хөөе? Одоо гэсэн үзүүр дээр бид нар байгаа юм чи ингээ харуул яасан. За 230 сая жилийн өмнө динозаврууд үлэг гөрүүлүүд үүссэн гэж н одоогоос 230 сая жилийн өмнө. Тэгээ динозаврыг айгүйх ярих дуртай штэ хөөхтөө те. 230 сая жилийн өмнө үүссэн байх нь штэ. Заамаа. Одоо гэсэн үзүүрээс хаана байх 230 сая жил бодорой. 230 сая жилийн өмнө үлэг гөрүүлүүд үүссэн. За, хэд дээр байх нь? 51 см дээр. За, яг зөв. 51 см дээр байх нь. 51 см гэдэг чинь нөгөө 450 сая жилийн чинь тал нь л байх нь шүү дээ тий. 225 сая жил дээр л. За 145 сая жилийн өмнө эртний шувуу үүссэн байх нь. Эртний шувуу бол динозавраас үүссэн шүү дээ. Эртний шувуу. Ямар шувуу? Эртний шувуу. Шувуу бол динозавраас үүссэн шүү дээ. Нисдэг динозавраас. 145 сая жилийн өмнө өртний шувуу үүссэн. 32 см дээр байна. Тэгтээ юу яачих навчаа нэг юу бодох аргачлалын заагаад өгчих. Багш нар маань харах юм бол хүүхдүүдэд зааж өгнө. Ингэж бодох.
те пропорцол бодчихно. За 135 сая жилийн өмнө анхны цэцэг тургамал үүссэн. Одоо энэ цэцэг тургамал чинь хамгийн дээд тургамал. Тэ 135 сая жилийн өмнө. За хэд дээр байх нь вэ? 135 сая жил. Тэ. Тэд нар бодож байна. 135 сая жил. Оо энэ талд нь тавьчих. Энэ ёо энэ талд нь ойрхон байгаад байна. Яг зүйтэй. За нөгөө үлэг гөрүүлүүд чинь 65 сая жилийн өмнө мөхсөн байна. За одоо гэсэн үзүүрээс хаана ах вэ? Тэ 65 сая жилийн өмнө үлэг гөрүүлүүд мөхсөн. За тэгэхээр та хэд юу бодож явах вэ гэхээр үлэг гөрүүлүүд манай дэлхий дээр хичнээн сая жил амьдарсан байна вэ гэдэг. Нөгөө үүссэн нь хэзээ вүлээ бид нар 230 сая жилийн өмнө үүссэн. Тэгээ 65 сая жилийн өмнө мөхсөн байна. Тэгэхээр та хэд үлэг гөрүүлүүд. За тэрнийг нэг зөв бодоод тахтаа харин өөрснөө харин. Ёстой харин нэг өөрснөө бодоод тахтаа. За 55 сая жилийн өмнө Евразийн твтэй энтгэг төв мөргөлдөхөд Гимлайн нуруу үүссэн. За энийг бол би яхаа хэлчихэ. Одоо гэсэн үзүүрээс 12.2 см дээр. За зүйтэй тэнд яг зөв бодсон. Үлэг гөрүүл бол 165 сая жил энэ дэлхий дээр амьдарсан байх нь шүү дээ. Тэгэхээр хүн төрлөختөө үүсээ хэдийн хугацаа болсон юм бол? Сая жил болсон уу хүн үүсээд? Багш нараа хүн үүсээд хэдийн болсон юм? Динозаврууд 165 сая жил энэ дэлхий дээр ноёрхсон байна да. 165 сая жил. Амар гойц. За тэгэхэд хүн үүсчээд тэр хэдийн хугацаа болсон юм? 30 сая жилийн өмнө байгаль нуур үүссэн. Одоо байгаль далаа байна шүү дээ. 30 сая жилийн өмнө үүссэн байна. 6.6 см дээр. 6.6. сая жил хэд дээр байрлаж байна? 6.6 см дээр байгаад байна шүү дээ. Тэгэхээр ийм том цаг хугацааг 10 метр уянд л одоо багтаасан учраас тэгж байна. За, хөвсгөл нуур. Манай хөвсгөл нуур бидний мэддэг амрах дуртай хөвсгөл нуур маань 2.5 сая жилийн өмнө үүссэн байна. 2.5 сая жилийн өмнө. За хэд дээр вэ? 0.5 см дээр байна. 2.5 сая жилийн өмнө үүссэн. 0.5. Нөл 5 дээр байна уу? 0.5 дээр байна. За. За одоо хүн төрлөختөн хизээ үүссэн бэ? Энийг би бүр хамгийн эртний одоо нөгөө баримттайр нь тулгуурлаж хийсэн байгаа. 200 сая жилийн өмнө. Гэхдээ 200 мянга юу сая жил? Сая жил үрээгүй. Мянга. Одоо бид нар тэрбум гэж ярьлаа, сая гэж ярьлаа. Одоо 200 мянган жилийн өмнө хүн төрлөختөө үүссэн байна. За тэрийг одоо хэд дээр байрлахыг та нар нэг хэлээд өгч чадна уу? 200 мянга. Тэр 1 метрээр 450 сая жил байгаа чинь 0.2 сая жилдээ жилийн хэдэн метр дээр байх вэ? Тэгэхээр энийг мөр урчуулах шин нэгийг урчгах нь 0.1 хэмжээ. Вахан 450. 10,000 гүр. Тийм тийм сайн. 10,000. За тэгээд энэ одоо ийм тоо гарч байгаа тийм. Дөрөв чимээ. Энэ метрээс сантиметр руу шилжүүлэх гэхээр яг гэсэн мэтлээ 100 см чинь 1 метр гэж 100-аар үргэлжлүүлэх. Тэгвэл 0 сантиметр буюу миллиметр дээр 0.4. За миллиметр дээр. За
Миллиметр хүн үүсэд нэг миллиметрийн хэмжигдэж байна шүү дээ дэлхийн үүсэлтэй харьцуулахад. Тэгсэн нөгөө миллиметр дээр яригдж байгаа хүн төрөлхтөн нь эргэж энэ урт удаан хугацаанд бий болсон юмыг эргэж сөнөөчих гээд үзээд байна шүү бид нар бол. За энэ 0.4 мм төр миллиметр гэхийг одоо хэмжиж чадахгүй шүү дээ бид нар тийм үү? Одоо хамгийн үзүүр дээр одоо гэсний хажууд талд тавихаас өөр арга байхгүй шнэ. Тэ 1 мм-ийг 10 хуугаа тэрний 4 дээр тавина гэхээр чи одоо бид нар тавьж чадахгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн болоод өөрийг яг ямар хуу хэмжээнд бий болцсон өчүүхийн үүсэд бол саяхан үүссэн мөртлөн баг өчигдөр үүссэн мөртлөн өнөөдөр маш их том гамшиг энэ дэлхийн ертөнцийг тэ сөнөө хэмжээний үйл ажиллагаа гаргаад байна шүү дээ. За тэгээ энэ дээр бид нар юу ярих вэ гэхээр одоо азоны цоорхой ярьж болж байна. Тийм ээ? Нүүрс төрөгчийн хэмжээг бууруулах, одоо дэлхийн нийтийн нүүрс хүчлийн хийг бууруулах, азоны цоорхойг багасгах. За тэгээд эко ээлтэй одоо энэ азонд ээлтэй хөргөгч одоо юуны систем байгаа шүү дээ. Одоо машины кондишн энтер бол юугаар нөгөө юу лээ? Юу гэдэг үлээ? Амиак лөө. Нөгөө хөргүүлийн үүсгэж байдаг гол бодис чинь нөгөө озоног цоорхойд нөлөөлж идэг тэр бодис чинь бидний нөгөө машины кондишн хөргөгчөнд байж байгаа. Одоо тэгээ эко хөргөгч энтер гэсэн. Сүүлийн үед бол одоо хөгжилтэй орнууд болохоор дандаа хөргөгч авахтаа тэр грин гэсэн ногоон ээлтэй байгаль ээлтэй гэсэн хөргөгчийг нөгөө юуг найрлагыг харж агаад авж байгаа тий. Тий. За тэгээд л одоо нөгөө юугаар ажилдаг бензинээр бус ажилдаг машин техник гэдэг дэлхийн хүн төрөлхтөн бас маш их хичээж байна. Энийг дэлхийг аварч үлдэхийн төлөө. За бид нар энэ нөгөө нэг эстээс олон эст үүсэх гэж үгүй бүр үйл тамаа цайсан байгаа байсан. 3 тэрбум жил гэдэг чинь. За тэр хүчил төрөгч бий болсноор амьдрал дэлхий дээр үүссэн байгаа хүчил төрөгч. За тэгээд ийм далай үүссэн байжсэн чинь азар тэр далай дотор ингээд нэг энгийн нөгөө биетүүд бий болцсон байжгаад азар нэг зарим нэг одоо энгийн элементүүд гэдэг юм одоо нэгээс элементүүдээс юм хүчил төрөгч ялгаруулдаг тийм юу гарч ирсэн байгаа. Амьд организм гарч ирсэн байгаа. Тэр амьд организм бас маш их хүчил төрөгч ялгаруулсан байна. Агаарлуу. Тэгж ээж л амьдрал ингэж үүссэн байгаа. Хүчил төрөгч гарч ирж ээж. Тэгж ээж ургамал ургасан байгаа. Ой үүссэн байгаа. Ой үүсгэлээр тэрнээс үүсээд нөгөө усанд байсан амьтад хуурай газар руу гараад за тэгээ хуурай газараас нөгөө холимог хоёр нутагтан гэсэн үг л дээ. Хоёр нутагтаа усанд ч амьдардаг, хуурай газар ч амьдардаг. Тим амьтад үүсээд дараа нь хуурай газрын амьтад бий болсон байна. За тэгээд дэлхий дээр одоо 5 төв гэж яриад байгаа тийм ээ. Эдгээр бол одоо энэ хавтангууд бол байнгын хөдөлгөөнтэй байж идэг. Одоо л одоо 5 төв л гэж ярьж байгаа боловч ирээдүйн хойчид хоёрч болох ч юм уу, нэгч болох ч юм уу, өшөө ахаад олон ч хуваагдах ч юм уу. Тэрнийг бол бид нар мэдэх боломжгүй. За ингээд дэлхийн үүслийг бид нар өнөөдөр алхам дээр харж чадвуу. Ямар процесс болсон байна. Ингээ үйл явцлууд бүр өссөн маш ойрхон явцсан байгаа ийшээ. За тэгэхээр дэлхий дээр бол аливаа юм үүсэж хөгжөөд нэг оргил хүрнэ дээ. Тэгшээ тэн дээр мөнх байх уу? Байхгүй. Хүн яадаг үлээ хүн багаас ахуулаад төрөөд өсөөд ингээд яг идэр залуу наснда ягаад дараа нь бол одоо мөнхөх тийшээгээ явж идэг шүү дээ тийм ээ доошоо. Тэрнтэй адилхан дэлхий маань ч гэсэн ийм мөнх биш байхгүй юу? Мөнх биш. Тэгээ өдөөд одоо ийм болцсон байж байгаа дээр бид нар ахаад цаашаа хөгжөөд явах уу? Хөгжин. Тэгтээ нөөц нь барагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр дандаа нөгөө мөхөл рүүгээ явах гэдэг шүү дээ. Айл болохоор энэ дэлхийг л урт удаа наслуулахын төлөө энэ хүн төрлөختөө сэтгэлээ чилээж байгаа. Бодлого боловсруулж байна. Өөр амьдралтай гариг одоохондоо нэгдэггүй байгаа шүү дээ. Харь гарагт итгэдэггүй та нар? Яагаагүй гэж. Яагаад? Одоо амар их олон одыг харж байна уу бид нар? Тий. Байх магадлалтай байхгүй юу? Яагаад гэвэл энэ нар бол ганцхан од шүү дээ. Нар бол нэг л од. Өшөө өчнөө олон од байна шүү дээ, тийм үү? Тэгтэл чи энийг 7 гариг бол нараан ториол явж идэг шүү дээ, тийм ээ? Нараан ториол явж нарны л одоо нэг энэ одны л системд байж байгаа байхгүй юу?
Тэгэхээр чин цаана өдөөдөд өөтөм од байхлаар чин амьдрал байх магадлалтай тийм ээ. Бид нар харь гариг гэд бид нар мэдэхгүй боловч бид нарыг мэдчихэж байгаа юм билүү бид нар. Бидний нөгөө судалгаа энэ хүн төрөлхтний манай гаригийн нөгөө шинжлэх ухааны хөгжил бол тэднийг нээчих арай болоогүй. Тэд нар хүрчгч арай боломжгүй болчиход байна. Тэ амар олон жил явж очих учраас хаана присатаг хийх вэ? За ингээд энэ хичээлийг дуусгая. За манай дэлхийн үүслийн талаар хүмүүс бол маш нарийн нөгөө хичээл дээр л онлайн нөгөө цаг хугацааны хувьд тэгсэн биологийн хувьд одоо бид нар ингээл одоо ярьдаг шүү дээ тийм ээ биологийн хувьд маш их олон цаг хугацааг одоо гадаадын нэршлэр нэршсэн байж идэг монголчууд бол хүүхдүүд тэрийг ойлгодог шүү дээ. Цаг хугацааг бид нар тоон ухагт хуунаараа илэрхийлчихээр хүний ой тойнд бол тэдийл нэх орж ирдэг. Тэгэхээр тэр тоон ухагт хууныг бид нар бодит байдал дээр гаргаж тавьсандаа энэ хичээлийн бас онцлог илүү их ойлгох болов гэж тавилаа. Тэгээ өнөөдөр дэлхийн үүслийг танхимд оруулж ирж үзлээ. Тэгээ геологийн хүмүүс бол геологийн талаас нь дэлхийн үүслийг тайлбарладаг. Биологийн улсууд бол биолог талаас нь тайлбарлаж байдаг. За тэгээд түүхийнхэн бол нөгөө хүрэл зэвсэг, чулуун зэвсэг гэдэл байхаа ярьдаг шүү дээ тийм ээ. Түүхийн талаас нь бас тайлбарлаж байдаг. За энийг бол одоо бид нар бас биологийн талаас нь өнөөдөр авч үзлээ.